За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчд болон сонсогчдоо. Тэгэхээр та бүхэндээ Subotai Pictures-ийн зүгээс одоо 5 жилийн ойдоо зориулсан эрхлэн гаргасан. За энэ хүү XX түүх буюу одоо хүн төрөлхтний фото түүх гэдэг номоо танилцуулж байна. Зарим нэг нь бол хэдийнэ мэдсэн бах. За зарим нь бас мдэггүй ээж магадгүй. За мөн одоо энэ хүү номноос худалдаа авалт хийсэн бүх хүмүүстээ бол маш их баярлаж байгаагаа илэрхийлье. 20 дугаар зууны голлох үйл явдлуудыг гэрэл зургийн хамтаар өгүүлсэн энэ номыг та бол одоо альж хуудаснаас нь ингэж дэлгэж шууд бол унших бүрэн боломжтойгоор онцлог юм аа. За мөн та энэхүү номыг одоо захиалахыг хүсэж байвал за хэрхэн захиалах талаар дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт үлдээе. Тэгэхээр 2020 оноос эхлээд ерөнхийдөө дэлхийн уламжлалт хүчирхэг эвсэл болох их 7 буюу G7-гийн эвсэл болон за шинээр байгуулагдсан BRICS-ийн эвслүүдийн хооронд геополитикийн нэлээд ширүүхэн маргаан тэмцлүүд, өрсөлдөөнүүд өрнөж эхэлсэн. За энэхүү өрсөлдөөн бол өнөөдрийг хүртэл бол маш хүчтэй үргэлжилж өрнөж байгаа юм. Энэхүү хоёр хүчирхэг эвслийн хооронд өрнөж буй өрсөлдөөн нь эцсийн дүндээ дэлхийн хүчний тэнцвэр, үнэт зүйлс мөн олон улсын системүүдэд хэн нь ноёлох байр суурьтай болохын төлөөх тэмцэд тулаан гэж бол ойлгож болно. Их 7-гийн хувьд хамгийн анх 1975 оны 11-р сарын 15-ны өдөр байгуулагдаж байсан бөгөөд Америк нэгдсэн улс, Канада, Франц, Герман, Итали, Япон болон Британи зэрэг барууны чөлөөт ертөнцийн 7 улс хамтран байгуулж байсан холбоо юм а. Мэдээж хэрэг тухайн үед бол хүйтэн дайн өрнөж байсан. Харин хүйтэн дайн дууссаны дараагаар эдгээр улс орнууд нь дэлхийн нийтийн эдийн засгийн системийн үндсэн дүрмийг барьж доллар олон улсын тэргүүлэх валют болж ноёрхлоо тогтоосон явдал. За мөн олон улсын санхүүгийн байгууллагууд дэлхийн худалдааны сүлжээ гэх мэтээр бол маш олон зүйлс бол одоо G7-гийн дүрмээр бол явагддаг болсон. Тэгвэл нөгөө талд зогсож буй BRICS-ийн холбоо бол харьцангуй залуу буюу 2009 онд байгуулагдсан байгууллага юм. За үндсэндээ BRICS нь өдрөөс өдөрт томрон хөгжиж буй орнууд буюу одоо шинээр их гүрэн болж буй улс орнуудын хамтын эвсэл гэж ойлгож болно. За BRICS-ийг хамгийн анх Бразил, Оросын холбооны улс, Энэтхэг, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, бүгд найрамдах Хятад ард улс зэрэг 5 улс бол хамтран байгуулсан бөгөөд за өнөөдөр Иран, Сауди Араб, Египт, Этиоп, Арабын нэгдсэн Эмират улс зэрэг одоо улсуудаар игнэгийн тэлээд байгаа юм а. За энэхүү эвсэл нь дэлхийн нийтийн санхүүгийн системд ноёрхлоо тогтоосон. За барууны G7-гийн эвслийн эсрэг за тэдний эдийн засгийн ноёрхлыг тэнцвэржүүлж өөрсдийн нөлөөг нэмэгдүүлэх зорилготой асар том геополитикийн нэгдэл гэж хэлж болно. Тэгэхээр өнөөдрийн дугаараар нэг ёсондоо BRICS болон G7-гийн улс орнуудын талаар нэлээд дэлгэрэнгүй ярилцах юм а. Тэгэхээр яг өнөөдрийн бодит байдал дээр бол G7-гийн улс орнууд дэлхийн эдийн засагт тэргүүлэх байр суурьтай хэвээр байгаа. G7-гийн улс орнууд дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 43%-ийг бол бүрдүүлж байгаа бол за BRICS-ийн улс орнууд нийлээд 35-аас 36% орчим хувийг бүрдүүлж байгаа юм. За гэхдээ G7-гийн улс орнуудын эдийн засгийн өсөлт бол царцаа байдалд орсон бол BRICS-ийн улс орнууд харин эсэргээрээ эдийн засаг нь бол өдрөөс өдөрт тэвж өсөлт нь бол хурдтайгаар явагдаж байгаагаараа ялгаатай юм. За BRICS-ийн улс орнуудын эдийн засгийн хамгийн том давуу тал бол тэдний дийлэнх нь байгалийн баялаг дээр суурилсан эдийн засаг буюу ашигт малтмалын ариун их нөөцтэй гэж хэлж болно. Тухайлбал Сауди Араб, Иран, Оросын холбооны улс зэрэг улс орнууд нь дэлхийн газрын тус байгалийн экспортын гол тоглогчдын нэг гэдгийг бол бид бүхэн мэднэ. За түүнчлэн бүгд найрамдах Хятад ард улс болон Энэтхэг зэрэг улсууд нь бол дэлхийд хүн амын тоогоор тэргүүлдэг учраас дэлхийн аж үйлдвэрийн салбарын гол хүч мөн зах зээлийн томоохон төвүүд болон хувираад байна. За харин нөгөө талд G7-гийн улсуудын хамгийн гол давуу тал нь за тэд дэлхийн топ банкуд, хөрөнгийн биржүүд мөн хөрөнгө оруулалтын урсгалуудыг өөрсдийн улс орнуудад төвлөрүүлсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн технологи талдаа гэвэл Google, Apple, Microsoft, Amazon, Tesla гэх мэтээр маш олон технологийн топ компаниуд G7-гийн улс орнуудаас түрэн гарч дэлхийд тэргүүлэх байр суурьтай хэвээр байна. Тэгэхээр контентоо үргэлжлүүлэн ярихаас өмнө та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох Авторгон хувь зүйн товчоог бол та бүхэндээ танилцуулж байна. За зарим нь бол хэдийнэ ичнээ танил болсон байх гэдэгт итгэж байна. За хэрвээ танд ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол Авторгонд хандаарай. Мөн та бүхэндээ хамтран ажиллагч байгууллага болох TGNM Systems IT Store-ыг танилцуулж байна. Таныг цахим ертөнцид хөтлөх хамгийн хүчрхэг компьютеруудыг бол энэ дэлгүүрт маань худалдаалж байгаа юм а. Мөн та өөрийнхөө хэрэгцээ шаардлагад тохирсон бүх төрлийн компьютеруудыг Pocket Zero болон Son за мөн одоо StorePay зэрэг зээлийн аппликейшнээр дамжуулан
Хуваан төлөх нөхцлөөр зээлээр авах боломжтой. Тэгвэл нөгөө талд БРИКС-ийн улс орнууд мөн долларын хараат байдлаас ангижрахыг маш хүчтэй эрмэлзэж байгаа бөгөөд тэд энэ хүрээндээ БРИКС-ийн шинэ төлбөрийн систем үүсгэхээр зориж байгаа юм. Нэг ёсондоо бол олон улсын SWIFT гүйлгээнээс ангид шинэ систем гэсэн үг. Мөн тэд бүгд найрамдах Хятад ард улсын юаныг олон улсын нөөц валют болгохоор эрмэлзэж байгаа бөгөөд энэ талаараач удаа дараа олон нийтэд бол нефттэй зарласан. Харин G7-гийн улс орнуудын хувьд БРИКС-с илүүрхэх өөр нэгэн сонирхолтой давуу тал нь тэдэнд НАТО, Quad, AUKUS зэрэг бол томоохон цэргийн эвслүүд бол харьяалагддаг. Гэхдээ эдгээр эвслүүд нь дан ганц аюулгүй байдал болон цэргийн эвсэл биш бөгөөд эдийн засгийн асар өргөн сүлжээтэй гэж хэлж болно. Мөн тэдэнд маш хүчирхэг соёлын зөөлөн хүчний уламжлалт бодлого бол байдаг. Үүнд мэдээж голдуу Америк нэгдсэн улсад төвтэй кино урлаг, медиа, боловсрол зэрэг салбарууд бол хамаарна. Ер нь олон улсын зэрэглэл өндөртэй томоохон их сургуулиудын дийлэнх нь барууны ертөнцид оршдог. Зөөлөн хүчний бодлогын хувьд G7 бол маш хүчтэй хэвээр байгаа. Тэгвэл харин БРИКС-ийн улс орнууд мөн яагаад хүрээгээ улам бүр эрчимтэй тэлж байгаагийн өөр нэг шалтгаан гэвэл тэд барууны улс орнуудын хориг арга хэмжээнээс завхсан явдал гэж шуудхан хэлж болно. Оросын холбооны улсын хувьд яг одоогоор Украинд дайн хийж байгаа учраас маш хүчтэй эдийн засгийн хоригт бол орсон байгаа. Мөн БРИКС-ийн гишүүн Иран улсч ялгаагүй Америк нэгдсэн улсын хоригт бол тогтмол өртөж мөнхийн занал хийлэлд орвол оршин байдаг улс юм. Мөн бүгд найрамдах Хятад ард улсын хувьд 1949 оноос эхлэн 1972 оныг хүртэл барууны ертөнцийн эдийн засгийн хоригт бол он удаан жил оршин тогтнож ирсэн түгтэй улс юм. Мөн одоо ч гэсэн Америк нэгдсэн улс Хятад хоёрын хооронд бол худалдааны дайн дэгдэж бүгд найрамдах Хятад ард улс нь бол тарифын дарамтанд бол өртөж байгаа. Иймээс их долоод дээрлэхүүлдэг боловч өдрөөс өдөрт хүчрхэгжиж буй эдгээр улс орнууд бол харилцан нэг нэгнээ дэмжиж хамтын хүчээр G7-г сүрэн зогсож өөрсдийн системийг угсрахаар шийдсэн гэж ойлгож болно. Тэгвэл одоо харин энэ хоёр эвслийн илүү гүн рүү ухаж ярив. БРИКС-ийн улс орнуудын хүн ам бол 4.1 орчим тэрбум бөгөөд тэд дэлхийн нийт хүн амын 50 орчим хувийг бол дангаараа эзэлж байна. Энэ нь тэд асар залуу бүтэцтэй хөдөлмөрийн зах зээлд мөн өргөжих боломжтойг бол харуулж байгаа юм. Энэтхэг болон Хятад хоёр улс гэхэд бол дангаараа 2.8 тэрбум хүн амтай учраас асар том зах зээлийн хүрээг бол бий болгож байгаагаар онцлогтой. Мөн Этиоп, Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын хүн амын өсөлт бол маш өндөр хувьтай байгаа. Иймээс хүн ам ихтэй, зах зээл томтой учраас БРИКС-ийн улс орнууд бол ирээдүйд аж үйлдвэрлэл, хэрэглээ, инновацийн төв болох магадлал маш өндөртэй харагдаж байна. Харин G7-гийн улс орнуудын нийт хүн ам нь бол 770 орчим сая. Нэг ёсондоо G7-гийн улс орнууд асар хөгжингүй боловч хөгшрөлт тэр хэмжээгээр бол маш их байна. Япон, Итали, Герман зэрэг оронд бол тэтгэврийн насныхан голдуу зөнхөгч залуу ажиллах хүчин бол маш дутмаг байгаа. Иймээс тэд цагаачлалын бодлогоо бол эрчимтэй хэрэгжүүлж ажиллах хүчээ бол нөхөж байгаа боловч харамсалтай нь цагаачлалын бодлого нь тэдний улс орнуудын дотоодын эв нэгдэл үнэт зүйлсийг бол айжмаар үгүй хийж магадлал өндөртэй байна. Хүн амын хувьд яг одоогоор G7-оос зөвхөн Америк нэгдсэн улс болон Канада хоёр харьцангуй өсөлттэй байгаа. Учир нь мэдээч хэрэг бол эдгээр бол олон үндэстний уян хатан бодлоготой холбоотой гэж хэлж болно. Тэгвэл байгалийн баялаг болон эрчим хүчний нөөцийн хувьд бол БРИКС-ийн улсууд нь газрын тос байгалийн ураны гол тоглогчид болж байна. Сауди Араб, Оросын холбооны улс, Иран, Арабын нэгдсэн Эмират улсууд нь бол дэлхийн хамгийн том эрчим хүчний экспортлагч орнууд юм. Мөн Бразил нь газрын тос, био түлш, төмрийн хөдөр, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол тоглогч бол Өмнөд Африкийн бүгд найрамдах улс нь бол алмаз, цагаан алтны нөөцөөр дэлхийд тэргүүлж, Этиоп улс усан цахилгаан станц, хөдөө аж ахуйн хөгжлийн потенциал бол асар өндөртэй байна. Иймээс БРИКС-ийн орнууд байгалийн баялагын нэгдмэл бодлогоо сайн баримталж чадвал дэлхийн зах зээлд хүчтэй савлгаа үүсгэж болох юм. Харин нөгөө талд буюу G7-гийн улс орнууд яг эсэргээрээ эрчим хүчний маш өндөр хамааралтай болсон гэж болно. Тухайлбал Герман улсын хувьд Оросын холбооны улсаас авдаг байгалийн тасарсны улмаас эрчим хүчний аюулгүй байдал бол эрсдэлд орсон. Япон, Итали зэрэг улсууд нь газрын тос, байгалийн ураанаар бол 100% гаднаас хараат байдаг. Тэгвэл Америк нэгдсэн улсын хувьд байгалийн олборлолтоор дэлхийд тэргүүлдэг боловч тэд зөвхөн дотооддоо түлхүү ашиглах бодлогыг баримталдаг. Иймээс яг энэ салбарын хүрээнд бол G7-гийн ганц том давуу тал нь гэвэл
түүхийн эд эрдэс баялагийг боловсруулах технологи одоо гол патентууд нь бүгд G7-гийн гарт байдаг нь өөрөө хамгийн том давуу тал юм. За харин газар нутаг болон хөдөө аж ахуйн салбарын нөөцийн хувьд ярих юм бол БРИКС-ийн улс орнуудын газар нутаг асар уудам. За тухайлбал Оросын холбооны улс, Бразил, энэтхэг бүгд найрамдах Хятад ард улс зэрэг улсууд нь дэлхийн 10 том улсын дийлэнхийг эзэлдэг. За Бразил улсын хувьд бол кофе, мах, эдсэн чихэр, шар буурцгаар дэлхийд тэргүүлдэг бол энэтхэг улс нь будаа болон улаан буудаа, харин Хятад бол боловсруулах үйлдвэрлэлийн салбарт бол одоо тэргүүлдэг маш том төв юм. За тэгвэл нөгөө талд G7-гийн хувьд хөдөө аж ахуйн салбар нь бол өндөр технологитой боломж харамсалтай нь түүнийгээ дагаад өртөг нь маш өндөр байдаг. За Америк нэгдсэн улс, Канада зэрэг улсуудаас бусад улсууд нь бол хүнс нөөцөөрөө өөр бусад орнуудаас шууд хамааралтай болсон. За иймээс магадгүй хэрвээ дэлхийн нийтийг хамарсан дайн дэгдвэл дэлхийн худалдааны систем зогсонх байдалд орно. За ийм тохиолдолд Америк нэгдсэн улс, Канадаас бусад G7-гийн улсуудын хүнсний тогтвортой байдал алдагдах маш өндөр магадлалтай байгаа юм а. Тэгвэл 21-р зууны бас бодит ноёрхлыг тодорхойлох хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол технологийн салбарын үзүүлэлт юм. За G7-гийн улс орнууд нь дэлхийн гаригийн технологийн зүрх болсон Google, Apple, Amazon, Microsoft, Nvidia, Tesla зэрэг компаниудыг бол эзэмшиж байна. За мөн хиймэл оюун ухааны салбар, квант компьютер, чип дизайны хамгийн гол тоглогчдын нэг хэвээр байна. За хиймэл оюун ухааны салбарт бол тэргүүлэгч GPT, Gemini, Claude зэрэг одоо AI-уд нь бүгд Америк нэгдсэн улсад дүүссэн. Мөн G7-гийн гишүүн Япон улсын хувьд маш өндөр наривчлалтай үйлдвэрлэл, роботын үйлдвэрлэл, электроникийн салбарт бол тэргүүлэгч хэвээр байна. За Sony, Toyota, Hitachi, Panasonic гэх мэтээр бол дурдж болно. За харин Герман улсын хувьд гэвэл инженерчлэл, автомашины үйлдвэрлэл, автоматжуулалтын гол тоглогч юм. За Mercedes-Benz, BMW, Siemens зэрэг одоо маш олон томоохон компаниуд бий. Мөн Британи болон Канада улсууд нь AI болон биотехнологийн салбар, квант тооцоолол дээр бол асар их хөрөнгө оруулалт бол хийж байгаа. За энэ ч утгаараа G7-гийн улс орнууд нь судалгаа, боловсруулалтын чиглэлд бол дотоодын нийт бүтээгдэхүүнүүдийн 4 хувийг бол зарцуулж байна. За оюуны өмчийн патент, стандарт, инновацийн эрхийг тэд маш олноор нь эзэмшдэг. За технологиг хөгжүүлэх санхүүгийн систем, стартапуудын экосистемийн хувьд бол маш боловсронгүй улсууд гэж хэлж болно. Тэгвэл БРИКС-ийн орнуудын хувьд тэднийг өсөн нэмэгдэж буй хүч гэж тодорхойлно. За тухайлбал Huawei, Alibaba, Tencent, Xiaomi, DJI зэрэг хүчрхэг компаниуд энэхүү эвсэлд бол харьяалагдана. За хиймэл оюун ухаан, нүүр таних технологи, 5G гэх мэт салбаруудад бол барууны улсуудыг бол бүгд найрамдах Хятад ард улс нь гүйцэд төрүүлэх маш ойрхон ирээд байгаа. За мөн чипний дизайн, квант технологи, биотехнологийн салбаруудад бол хүч сорж байгаа ч за өндөр наривчлалтай чип үйлдвэрлэлийн технологи бол нэлээд дутмаг хоцрогдолтой хэвээр байна. Мөн БРИКС-ийн гишүүн орн болох энэтхэг улсын хувьд бол дэлхийн хамгийн том IT-гийн одоо аутсорсингийн төв гэж хэлж болно. За стартап экосистем тэнд бол одоо маш хурдтайгаар хөгжиж байгаа боловч харамсалтай нь үндэсний брэндүүдээ гаргаж ирэх туршлага бол дутмаг хэвээр байна. За түүнчлэн Оросын холбооны улс нь цэрэг айран болон сансар судлал, за хиймэл дагуулын инженерчлэлийн салбарт зөвлөлт холбоот улсын үеэс үл эхлэлтэй уламжлалт давуу талтай улс юм. За гэхдээ одоогийн байдлаар барууны хоригт өртсөний улмаас технологийн одоо тусгаарлалтанд өртөж, за инновацийн өсөлт нь бол хязгаарлагдсан байдалтай байгаа. За харин Сауди Арабын нэгдсэн Эмират улс, Египт зэрэг улсууд нь бол хөрөнгө мөнгө ихтэй боловч дотоодын инновац нэлээд сул учраас гадны улсуудаас технологийн хараат байдалтай хэвээр байгаа юм. Мөн үлдсэн гишүүн орнууд болох Өмнөд Африк, Бразил, Этиоп зэрэг улсууд нь бол байгалийн баялагаас олсон мөнгө шинжлэх ухааны салбарт бол зарцуулах нь харьцангуй бага. За инновац хөгжөөгүй буюу одоо технологийн салбарт тоглогч болоход хараахан бэлэн болоогүй хэвээр байна. За хоёр том эвслийн аль алинд нь сул болон давуу талууд байна гэж одоо үүнээс бол харагдахаар байна. Тэгэхээр та бүхэндээ контентын дундуур хүссэн бүхнээ бүгд найрамдах Хятад ард улсын үйлдвэрүүдээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг танилцуулж байна. Та Хятадын 80 сая гаруй үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямдар, хамгийн найдвартайгаар StorePay болон Pocket Zero-гоор дамжуулан хүүгүй хуваан төлөх нөхцлөөр захиалах боломжтой. Мөн карго болон Хятад доторх тээврийн нэмэлт үнэгүүгээр гэртээ хүргүүл аваарай. Shopee Hub цэг. Гэлт мөндөнд захиалчтай юм бах та. Болно шүү дээ минь. За тэгээ Shopee Hub-аар бол Хятадын үйлдвэрээс нь одоо шууд Монгол төлбөрийн хэрэгслээр захиалж ингэж болдог гэдээ байгаа. Болно шүү дээ минь. Найдвартай ирнэ захын үнээс хямдхан байж болдсон бах та. Болно шүү дээ минь. Энэ одоо орон нутгад хөргөж өгд юм болов уу?
Болно минь болно. Нийдөө Болно штэ. Авахыг хүссэн бүхний хамгийн хямд найдвартайгаар 21.9 төгрөгт StorePay, QPay, Pocket бүх үнэтний картаар төлөөд захиалаад аваарай. ах нь хэлсэн шүү дээ болно гэж. Одоо тэгвэл үргэлжлүүлээд шууд бус нөлөөллөөр удас үндэстний сэтгэл зүйн үнэт зүйл хандлагыг удирдах хүчийг агуулдаг зөөлөн хүчний нөлөөгөөр нь бол задлан ярив. За юуны өмнө Америк нэгдсэн улсын нэрт судлаач Жозеф Най зөөлөн хүчний бодлогыг бол хамгийн анх тодорхойлсон. За тэрээр бусдыг албадахгүйгээр сэтгэлийг нь татаж өөрийнхөөрөө дагуулж үнэт зүйл, сониуч зан, соёл зэргээр нь давмгайлж өөрийн нөлөөндөө оруулах чадвар гэж тодорхойлсон байдаг. Энэ ч утгаараа G7-гийн улс орнууд бол яалтч үгүй дэлхийн нийтийн сэтгэл зүйг эзэмдэгчд гэж ойлгож болно. За тэдний хамгийн хүчтэй зэвсэг бол кино, медиа болон урлаг байдаг. За тухайлбал Америк нэгдсэн улсын Hollywood, Netflix, YouTube, Disney, Marvel гэх мэтээр бол маш олон бүр тоо томшгүй компаниуд байдаг бол за Японд аниме, манга, J-pop, Nintendo, GIF зэрэг компаниуд бол бий. Британд мөн олон улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллага болох BBC, за мөн одоо Harry Potter, Shakespeare гэх мэтээр бол дурдж болно. За Франц болон Итали улсуудын хувьд бол кино, урлаг, загвар болон одоо философийн салбарын суурь бол маш хүчтэй байдаг. За эдгээр нь хамтран нийлж дэлхийн залуусын соёл, хэл, за үнэт зүйлд маш хүчтэй нөлөө үзүүлдэг. За мөн одоо боловсролын салбарт бол одоо тэд бол маш хүчтэй брэндүүдтэй. Тухайлбал Harvard, MIT, Oxford, Cambridge, Tokyo University, за Sorbonne гэх мэтээр бол маш олныг дурдж болох бөгөөд за гадны улсаас мөн одоо маш их тэтгэлгээр оюутнууд суралцдаг. Мэдээч хэрэгээ одоо зөөлөн хүчний талаар ярьж байгаа бол бид ардчлал, хүний эрх, либерал үзлийг бас орхигдуулж болохгүй. G7-гийн улсууд нь ардчлал, хэвлэлийн эрх чөлөө, гендерийн тэгш байдал, иргэний нийгмийн үнэт зүйлсийг бол дэлхийд даяар сурталчилдаг. За эдгээр үзэл санаанууд нь дэлхийн маш олон орны залуусын дунд бол үзэл санааны төгс одоо загварчлал болж нөлөөлдөг юм. За тэгвэл нөгөө талд одоо БРИКС-ийн улс орнууд нь зөөлөн хүчний салбарт асар том потенциалтай боловч тархаа бутархаа нэгдсэн систем байхгүй хэвээр байна. Бүгд найрамдах хятад ард улсын хувьд бол дэлхийд даяар бол маш их тэтгэлэг зарлаж маш олон гадны залуусыг хятад хэлтэй болгох бодлогыг баримталдаг. За мөн тэд одоо TikTok, WeChat гэх мэт сошиал платформудаар дамжуулан зөөлөн хүчний бодлогоо бол амжилттай хэрэгжүүлдэг. За түүнчлэн бүс ба зам санаачлагыг бол дан ганц эдийн засгийн бус зөөлөн хүчний давхар бодлого гэж харах нь зөв юм. За энэтхэг улсын хувьд харин Болливуд, йога, аюурвед, за хинду философи зэргээр одоо энэхүү бодлогоо хэрэгжүүлдэг. За харамсалтай нь тэдэнд глобал медиа нөлөөлөл бол огт байхгүй. Тэгвэл Оросын улбооны улсын хувьд RT болон Спутник зэрэг томоохон медиа агентлагуудаар дамжуулан зөөлөн хүчний бодлого гэхээсээ илүүтэйгээр пропаганда чиглэлээр илүү үзэл сурталчилсан бодлого түлхүүх хэрэгжүүлдэг. Соёлын хувьд харин Оросын уран зохиол, балет, хөгжмийн урлаг нь бол эртний маш хүчтэй уламжлалтай. За гэхдээ Украины дайны улмаас Оросын зөөлөн хүчний бодлого үндсэндээ маш том хаалтанд орсон гэж хэлж ойлгож байна. За харин Бразил улсын хувьд бол самба болон хөл бөмбөг аялал жуулчлалаар энэхүү бодлогоо бол чадлаараа хэрэгжүүлэх гэж үздэг. За Өмнөд Африк нь өөрөө бас арьс өнгөний тэгш эрхийн тэмцлийн түүхэн бэлэг тэмдэг гэдгээрээ дэлхийн нийтэд бол сайтар танигддаг. Гэвч харамсалтай нь эдний алинд нь ч одоо дэлхийд нөлөөлөх томоохон медиа агентлаг боловсрол үнэт зүйл хараахан байхгүй хэвээр байна. За тэгвэл дараагийн нэг чухал зүйл болох геополитикийн эв нэгдлийн талаар одоо үргэлжлүүлээ ярив. За энэ бол альва эвслийн хувьд амин сүнслэн гэсэн үг. G7-гийн улс орнуудын хувьд гэвэл энэ нь маш том геополитикийн нэгдмэл блок гэж ойлгоно. За тэднийг нэгдмэл болгож байгаа зүйл нь бол ардчилсан засаглал, зах зээлийн эдийн засаг, хүний эрх, хууль ёс, за мөн Америк нэгдсэн улс, Япон болон барууны уламжлалт холбоо, за үүн дээр нэмээд НАТО, Quad зэрэг одоо бусад эвслүүдээр хамтран нэгддэг гэх мэтээр бол дурдж болно. Тэд ерөнхийдөө бол маш нэгдмэл байдгийн нэгэн том нотолгоо нь бол Украины дан ихэл мөгц. За барууны улс орнууд бүгд шахуу одоо дуу нэгтэйгээр нэгдмэл байдлаар Оросын улбооны улсын эсрэг бол хориг тавьж нэг дуугаар шийдвэр гаргаж чадсан явдал юм. За гэхдээ одоогийн байдлаар бол дотоодын улс төр нь баг зэрэг тогтворгүй байгаа харагдаж байна. Тухайлбал Трамп Европтой зөрчилдөж байгаа явдал, за мөн Япон болон Солонгосын хоорондын маргаан гэх мэт асуудлууд нь
G7-гийн эв нэгдэлд бас томоохон сорилт болж байгаа. За хэдий иймэрхүү маргаан байгаа боловч ерөнхий үзэл санаа болон үнэт зүйл нь бол эртнээс маш гүн гүнзгий суурьтай тогтсон учраас тэдний эв нэгдэл бол цаашдаа ч хүчрхэг хэвээр байх магадлал өндөртэй. За харин нөгөө талд БРИКС-ийн улс орнуудын хувьд бол тэд газар зүүн байрлалаараа нэгдүгüүрт гэвэл маш тархаа бутархай алслагдмал зайтай буюу за одоо өөр хоорондоо хол байдаг, мөн стратегийн хувьд бол зөрчилттэй харагддаг. За тухайлбал Аз твд гэхэд Хятад, Энэтхэг, Иран зэрэг улсууд байгаа бол Европод Өмнөд Африк, Этиоп, Египт улсууд, Латин Америкт зөвхөн Бразил улс, за ойролт орнуудад Сауди Араби, Арабын нэгдсэн Эмират улс, Евроазид харин одоо Оросын холбооны улсыг бол нэрлэж болно. Мөн тэдний нэгдмэл байдлыг харах юм бол G7 нь ерөнхийдөө зорилго нэгтэй нэг фронт дээр хамтран ажиллах түүхэн туршлага болон ур чадвар өндөртэй гэж хэлж болно. За нөгөө талаараа тэд одоо нэгдсэн үндэсний байгууллага, НАТО, Дэлхийн банк, олон улсын валютын сан зэрэг байгууллагуудад бол нэгдмэл нөлөөтэй байдаг. Түүнчлэн цэрэг айран болон эдийн засаг, технологи, дипломат бодлогоороо бол маш уян хатан хамтын ажиллагаатай юм а. За тэгвэл харин БРИКС-ийн улс орнуудын хувьд тэдний барууны улс орнуудын эсрэг нэгдмэл дуу хоолой нь тэднийг нэгтгэж байгаа гол хүчин зүйл мөн боловч тэдэнд одоо нэгдсэн валют, банк, цэрэг улс төрийн хамтарсан механизм одоогоор хараахан бүрдэж амжаагүй байна. За мөн Хятад, Энэтхэг хоёр улс бол хэлийн маргаантай, за Орос бол эдийн засгийн хоригтой, Сауди Араби болон Иран улсууд бол ойролт орнуудын ертөнцид нэг нэгнтэйг бол маш хүчтэй өрсөлддөг гэх мэтээр олон сул талууд бол байгаа. За иймээс яг геополитикийн талбарт өнөөдөр G7-гийн улс орнууд яавч үгүй тэргүүдж байна. За тэгвэл одоо харин долларын ноёрхол болон санхүүгийн системийн үзүүлэлтүүдийн талаар ярив. За үүнийг ярихын тулд тэгэхээр доллар гэж юу вэ гэдгээс ярьж эхлэх хэрэгтэй байх. За Америкийн нэгдсэн улсын доллар бол дэлхийн албан ёсны цорын ганц нөөц валют юм. За энэ нь дэлхий дээрх бараг бүх гүйлгээ түүхийн эдийн арилжаа бол доллараар явагддаг гэсэн үг. За дэлхийн бараг бүх улс орнуудын төв банкуд гадны одоо валютынхаа нөөцийн бараг 60 орчим хувийг зөвхөн доллараар хадгалдаг. За иймээс доллар бол одоо үнэндээ зүгээр нэг мөнгө биш, харин дэлхийн эдийн засгийн одоо эрх мэдлийн зэвсэг гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Долларын ноёрхлын гол механизм нь бол нэгдүгээрт одоо SWIFT системээр суурилдаг бөгөөд олон улсын банк хоорондын төлбөрийн гол систем юм. За энэ систем бол Америк нэгдсэн улс болон одоо Европын холбооны улс орнуудын хяналтанд байдаг. За мөн доллар нь бол өөрөө өрийн бичиг гаргах чадвартай буюу хөгжиж буй орнуудад ихэнхдээ одоо доллараар зээл авч түүнийгээ доллараар эргүүлэн төлөх зарчмаар ажилладаг. За долларын ханш өсвөл аливаа улс орны эдийн засаг болон одоо өрийн дарамт нь бол шууд нэмэгддэг жамтай юм а. Тэгвэл яагаад БРИКС-ийн улс орнууд одоо гол нь долларын эсрэг тэмцээд байна вэ гэвэл за мэдээч хэрэг хамгийн ихний шалтгаан бол санхүүгийн хараат байдлаас одоо залхсан явдал юм. За БРИКС-ийн гол тоглогчид болох Оросын холбооны улс, Хятад, Иран зэрэг улсууд нь бол өмнө нь болон одоо цагт бүгд тодорхой хэмжээгээр Америк нэгдсэн улсын эдийн засгийн хоригт өртөж байсан болон одоо өртөж байгаа улсууд юм. За тэдний олон улстай арилжаа хийх, гүйлгээ хийх, хөрөнгө татах боломж нь бол доллараар хязгаарлагддаг. За мөн долларын инфляц нь бол одоо дэлхийн эдийн засагт бол шууд нөлөөлж байдаг. Тухайлбал Америк нэгдсэн улс нь дотооддоо бодлохоор их хэмжээний мөнгө хэвлэхэд за дэлхийд даяар инфляц бол дагаад бол нэмэгдэж байдаг юм хуультай. За мөн одоо үүний гол хохирогчт нь бол мэдээж одоо төлбөрийн тэнцэл нь хит эмзэг экспортод суурилсан БРИКС-ийн орнууд болон хувирдаг юм. За иймээс л БРИКС-ийн орнууд долларыг орлох өөрийн төлбөрийн сүдчээ өөрсдийн гэсэн нөөц валютыг бол бий болгохоор хичээгээд байгаа. За одоогоор Оросын холбооны улс болон Хятад хоёр улс хоорондоо газрын тос болон байгалийн хийг бол доллараар бус юан, рубль, рупи зэргийг бол хослуулан ашиглаж эхлээд байгаа. За гэхдээ Хятадын юан нь бол долларыг орлох бараг яг үнэндээ бол боломжгүй гэж бол харагдаж байна. За учир нь доллар бол одоо дэндүү өргөн хэрэглээтэй гүн гүнзгий зах зээлтэй одоо маш найдвартай валют бол за Хятадын юан нь бол улс төрийн хатуу хяналтанд ор байдаг. За зах зээл нь доллартай адил дэндүү чөлөөтэй биш учраас доллар шиг одоо газар авахд бол тун хэцүү юм. За иймээс ойрын хугацаанд үнэхээр долларын ноёрхлыг бол түлхэн унгах боломжгүй харагдаж байна. За доллар нь валютын хаан хэвээр байх болно гэдэг нь бол бараг баталгаатай. Гэхдээ БРИКС-ийн улс орнууд одоо долларыг орлохыг хүссэн ч бай одоо тэдний дотоод эв нэгдэл гэх мэт одоо маш олон хүчин зүйлсэн G7-оос мөн доогуур байгаад бол одоо БРИКС-ийн одоо энэхүү бүтцэн нь бол хараахан төлөвшөж амжаагүй байна гэж харагдаж байна. За ер нь бол яг бодит байдал дээр яг өнөөдрийн хувьд бол ядч байгаа тал нь G7 гэдэг нь бол маргаангүй. За санхүү, технологи, зөөлөн хүч, эв нэгдэл зэрэг одоо үзүүлэлтүүдээр тэд тэргүүлж байгаа юм. За гэхдээ БРИКС бол одоо яалтч үгүй ирээдүйн гол тоглогч мөн үү гэвэл мөн.
За тэд асар их нөөцтэй, асар их хүн амтай, асар их эдийн засгийн өсөлттэй байгаа учраас ирээдүйн цагийн одоо иргэлтийн хүч бол тэдний талд байна. За BRICS G7-ыг ялахын тулд тэд эхлээд дотоодын зөрчилдөөнүүдэд нэн даруй одоо даван туулж шийдвэрлэх шаардлага тулгарч байгаа юм. За харин G7-гийн хувьд бол өөрсдийн дотоодын одоо сул талуудаа засахгүй бол өөрсдийн ноёрхох байр сууриа мөн урт хугацаанд бол айжмар алдах нь бол бараг тодорхой гэж харагдаж байна. Нэг ёсондоо бол яг энэ ирчээрээ байсаар байх юм бол хизээ нэгэн цагт G7 BRICS-д гүйцэгдэнэ гэсэн үг ээ. Гэхдээ хамгийн гол нь яг өнөөдрийн хувьд гэвэл дийлэнх үзүүлэлтүүдээрээ G7 ялаж байна.